За ингээд өнөөдөр 2025 оны 6 сарын 10-нд орой ганцаах төмөх Жемка аза бид тав Пусан руу хөдөлж байна. За тэгээд маргааш өглөө өдөр 20-нд оролцох гээд гарч байна да. За тэгээд хэсэг явж байгаад хөгжим тавиад цоглох болох хаа. Дөнгөж хөдөлж байна, машинтайгаа танилцж байна. Өнөөдөр машиндаа сууцаа явж байна. Хурдныхаа зам руу арай ороогүй байна. Хурдныхаа зам руу орж жагаад гоё дуу тавиад гоё цоглог явцгаанаа. Унтахгүй бөөнөрөө унтахгүй шүү. Унтахгүй байж байгаа далаа дээр орно шүү. Таасан дээр ч юм уу. Энэ дээр тогтчихлоо. Энэ дээр тогтчихлоо. За одоо ингээд азагчтай нэг дуу. Ой дэстөө эсвэл юм яриа. Тооны захиад аавна. Азагч. За удахгүй. Зөвхөн бүгдийн сайхан хүнтэй жаваад бүрхийнхаа нэттэй өгөх ажланд орцгоё бүгдээрээ. Сайн байцгаана уу. Энэ хүрэлцэн зочид та бүхэн дэнүүдийн дурыг. Энэ хоёр загалыг төөрийн чимээтэй эзэн Чингисийн хан хул Бэлгийн уянд хөрмийн үйл ажиллагаа өнөөдөр гээгүй эхэлж байна. Уртын дууны шүрэн хайд эвийн хорвоо хайлдан жаргасны учраа одод чуулж нар наашлуулж орчлонд бид дуулан жаргахаар Монгол хөрм өндөр үдэнэж байна. Амархан сайн байцгаана уу? Эрхэм хүндтэй жиав, элгэн садан, эрхэмсэг найз нөхөд энд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо. Та бүхнийхээ 17 дугаар жарны модон могойтилийн зуны тэргүүн сарын шинийн 15 Бурхан багшийн ихт үйдсэн өдрийн арга бэлэг хосолсон аргагүй сайхан өдрийн халуун дотн мэндийг өөдөөдөө дэшээ өргөн дэвшүүлж байна. Хийсэн түүхэд нэгэн сайхан өдөр эрхэм хүндтэй залуу хасуудын хаан энэ хорвоо дээр хайраараа учирж амьдралаа холбосон хамгийн сайхан өдрийнх нь хормын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхнийхээ халуун алга ташлтыг дахин нэг сонсъё. Ингээд та бүхнийхээ өмнө энэхүү сайхан үдшийн жаврыг үргэж өгнө хэмээн Ховд аймгийн Алтан гадас хөгжим драмын театрын гоцлол дуучин залуу уран бүтээлч Мөнх Цэцгийг урин залж байна.
Алтан цэнхэр уулзаас сүлд хиймэр буулган аавын алтан өргөөнөөс гал голомтон ихэрлүүлж танхил залуу насныхаа тавилын заяагаа гэрэлтүүлж тэнгэр бурхны таадалдоор наран тооноо өргөж байгаа залуусуудынхаа аз жаргалын өргөөнөөс хамтдаа суудаасаа босоод хүндхэн хүлээн явъя. Өнөөдрийнхээ дод эцгийг бүгдээрээ хадуун алга ташлтын дор өгтөн авцгаая. Энэ сайхан өдөр гал голомтой бадрааж буй сайхан хасуудыгаа бүгдээрээ хадуун алга ташлтын дор өгтөн авцгаая. Заалга ташихгүй бол манай сүйт хөсгөө орчихгүй. Залуунасараа гойлооч мөх биш. Заяаны За хамгийн түрүүнээс энэ үдшийн эзэн бодохоо сүйт залуу. Завхан манай урд олоодын өгөөд мегамрын мөнх тэмбэр болсон байна. Тэгээ одоо хөрвүүд ажиллагаанд аав ээж ах トゥ болон найз нөхд хажууд төлөвчнөр ирсэн байна. Бүгдээ өсөлтөд холбоотой болсон байна. Яасын сайхан залуу орж ирж байна. Али бүгдээ хадуун Хүргэн мөнх тэмрэл байна орж ирж байна. Зафамгийн Абрахам зураг. Вау! Миний нэг ямар өнгөлөг байна. Ургэж тийм өнгөтэй байдаг наа миний нэг. За одоо энэ сүүтүсгүйгээ огтон авцгаая. За манай сүүтүсгүй орж харгуун агшин. Эсвэн За бүгдээ дахин нэг адагташи. За сүүтүсгүй маань өнөөдрийг одоо Манай сүүтүсгүй орж ирж байна. эзэн болох 3 сар 2 холбоо 3 сар хүүгэлтэй. Том хоёр нь орхон баг хүү. сүйт бүсгүйгээ бүгдээрээ огтон авцгаая. Архамгийн дараагийн сумд төлөвлөсөн Супатри үлдээ хийсэг гэдэг. Саахан дүү манай орж ирж байна. Бэрмэ. Үдсдэн төгс комментарийн дээр ийдшин үдсдний гүнчмэна хүрцэг ирдэ. За орж ирж байгаа. Хоёр дүүгийн хамт орж ирж байна. Мохтимберлийн уржин Мохтимберлийн урдан за гэдэг найзтай аюу сайхан дуугийн хамт хүрцэг ирдэ. Сахи бүгдээ дахин гадаашаа. За, хөргөний ах баг хүүгээ тэрвэрэд орж ирж байна. гэдэг бол мэдрэмж биш юм аа. Гэрлэлт бол насан туршийн шийдвэр юм аа гэж хэлсэн байдаг. Эрхэм хүндэт мегамрын мөнх тэмбэрэл та энэхүү үзэсгэлэнтэй бүсгүй үлзий хишгийг өөрийн хууль ёсны эхнэр болгон авч амьдралынхаа жаргалтай хийгээд зовлонтой унигтай хийгээд баяр хөөртэй өвчтөө хийгээд эрүүл саруул элбэг хангалуун хийгээд гачигдaltaй энэ амьдралын ямар ч нөхцөл байдалд үхэл та хоёрыг салгах хүртэл үнэнчээр түүнийг хайрлахаа энд цугласан гэрч ижи аав найз нөхөд төрөл садан бүх хүмүүсийнхээ өмнө тангарагч байна уу? тангаргалж байна. За энэ бүгдээ эрхэм хүндтэй үлзий хишиг та энэхүү царайлаг сайхан залуу мөнх тэмдэрлийг өөрийн хууль ёсны нөхөр болгон авч амьдралын жаргалтай хийгээд зовлонтой унигтай хийгээд баяр хөөртэй өвчтөө хийгээд эрүүл саруул элбэг хангалуун хийгээд гачигдaltaй
энэ амьдралын ямар ч нөхцөл байдалд үхэл та хоёрыг салгах хүртэл үнэнчээр түүнийг хайрлахаа энэ торон цугласан хайртай дотны хүмүүсийнхаа өмнө амлаж байна уу? Амлаж байна. Зайни бүгдээ. Зайни. Гашуун. Гашуун бай. Зай хоёр бай. Хөрмигэдэг бас хавцар нэг хэмнэлээр тавьж хоёр сэтгэл нэгэн зөв тэмүүлж хоёр хүн нэгэн амьдрахаар шийдсэн нандин холбооны эвлэг байлгаа. Энэ бол хайр, хүндэтгэл, итгэл, хамтын амьдралын ариун тангараг өргөж буй нандин мөч юм аа. За ингээд хосуудтай аз жаргал хамгийн сайхан бүгдийг хүсэн өрөөгөөд за энэ манай зочдод чанартай гэнэ. Ийм сайхан өнөр өчигдөр бүдийг өсгөж хоёр хөрөмлөгч хосуудтай ирээдүйн амьдрал аз жаргал хамгийн сайхан бүхний хүсэн өрөөё. За хоёр осмон өмнөхөн бүчиг харин мэдээлэл болгож байна. Бас цаашдын амьдрал хамгийн сайхан бүхний хүсэн өрөөж байна. Хөрмийн бүлэглэмд хайрын эцгийг хоёр осмон шилтгэхэд бэлэн болсон байна. За үзнэ. Яачина. Чикаман бичлэг хийж байсан болохоор амтсангүй чадсангүй хөтлөгч үг маань өөрөө авчлаа. Энэ цэцэг айгүй түүхтэй цэцэг. Монголд явж байхдаа би нэг танихгүй хоёр алтан хурмаг хийж байгаа ах хоёртгийн хуримтай таарад энэ хүнд ирсэн бүх эмэгтэй хүмүүсийн цэцгэнд хүртэж бодлоо гэхэд би зогсоод алтан хурмаас авсан цэцэг шүү би өөрөө авчирсан энийг. Тэгээд айгүй гоё миний нэг алтан хурмаа хийгээрээ. Яа, үнэхээр хатуухан юм болж байна тийм ээ. Амьдралдаа анх удаа ийм сайхан одоо мууч төхөөж Зурагтаач нэлээ ятсан байна. Операцсонгүй гэдэг зураг авсан юу наа гээс вэрдэ шоо. Би ч намхан штэ. Манайх ингээд цөвдөөс зогсож таарсан наад боллоо. өчтөр шөнө гараад Яг гоо дараа өөрөөр ингээд тавуулаа ирсэн байгаа. Энийг аваарай. Үлзий ишгийн талаас ингээд тавуулаа цөвдөөс ирсэн байгаа. За. Одоо ирхэн хүнтэй асууд Чээр нь юу байсан бичлэг хийжсэн болохоор амтсангүй байна. 10 хоруу тэгширсэн аз жаргал бүрдсэн алтан аргамжаа бат орших буян заяа ач зэхүү охиноо төрсөн гэр бүлийн баяр хөөр дүүрэн байхын өрөөл өргөж ижи аавд нь хүндэтгэл үзүүлцгээе бүгдээрээ. За ингээд би мөнх тэмдэглэлийнхаа хайртай аав хайртай ижи үлзий гişгийнхаа хайртай ижид нь энэ торгон мөчөд та бүхэнтэйгээ бэлдчихлэх одоо тэр сайхан мөчийг өгөх гэж байна. Тэгээд бигмрахта микрофоноо шилжүүлье. Аюуны өмнөнд хорон зугтарсан та бүхэндээ Мөнхтөн бүлгийн хөргөний ээж аа хоёр бэрийн ээж баярлалаа төлөвлөж байна. Ингээд ведэд миний хүү Аз газрын Солонгост амьдарч бас нэлээд хэдэн жил болчлоо. Тэгээ одоо энд хормоо хийж бид бүхнийгаа бас өөрийн зарж хурж ирсэндээ бас их баяртай байна. За тэгээд өөрөө хөлт минь энд сайхан амьдарч байна. Одоо үүнээс хойш өөр улам сайхан амьдарч байхыг хүсэж байна.
За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт зочид, эрхэм хүндэт хүрэлцэн ирсэн ах トゥ хамаатан садан найз нөхөд бүх монголчуудаа энэ сайхан хормын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд энэ хорим гэдэг бол хүний амьдрал ганцхан тохиох дурсамжтай, хүлээцтэй, үлдэцтэй, гайхамшигтай энэ сайхан торгон мөч байгаамаа. Энэ сайхан торгон мөчийг бид хэд хүсэн хүлээж даалс хол Монгол нутгаас энэ зорингэр та бүхэнтэйгээ өнөөдрийн баярын үйл ажиллагаа тэмдэглэж байгаад үнэхээр сэтгэл өндөр хэлэх үг алга байна. Тэгээд үр хүүхдүүд болон та бүхэндээ эрүүлэн саруу сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За сайн байцгаана уу? Өнөөдөр энэ могоо жилийн зуны тэргуун сарын шинэ 15 бурхан багшийн ихдүүлсэн энэ сайхан өдөр хоёр хүүхдийн минь хормын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт та бүхэндээ юуны өмнө баярлан талархснаа илэрхийлье. За миний хоёр хүүхэд эдүүгээ 13 жил бол амьдарч байгаа. 13 жил амьдарч байгаа хугацаанд 3 сайхан хүүхдээ ижи аав болж ийм сайхан өнөр өтгөн гэр бүл болсон. Ингээд хоёр хүүхэд маань одоо цаашдаа улам их одоо өнөр өтгөн болж ажил үйлсэн амжилт бүтээлээр дүүрэн амьдралд нь ад жаргалаар дүүрэн байхыг хүсэн өрөө. Мөн энд хүрэлцээрсэн та бүхнийг гэр бүл бүгдээрэнд нь ад жаргал дүүрэн байхыг хүсэн өрөө. Тэгээ бүгдээрэнд маш их хайртай шүү. Дахин баярлан талархснаа илэрхийлж байна. I just woke up from a dream where you and I had to say goodbye. And I don't know what it all means, but since I survived, I realized